Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улс 1992 онд тарчилсан үндсэн хуулийг батлан засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэх хот тосны эрхцэн үндсийг хуулиар тогтооно гэж заасны дагуу Монгол улсын их хурлаас 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хот тосны эрхцэн байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлж ирсэн. Монгол улсын их хурлаас 2019 оны 11-р сарын 14-ний өдөр Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг хуулийн 57-р зүйлийн 2 дахь хэсгийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэх улсын болон орон нутгийн зэрэгэлдээ хотын түншлэн тосгоны өөрийн удирдлага зохион байгуулалтын эрхцэн үндсийг хуулиар тогтооно. Хот тосгонд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарчим чиглэлийг шилжүүлэх асуудлыг засгийн газрын өргөн мэдүүлсээр улсын их хурл шийдвэрлэнэ гэж өөрчлөн хариулсан. Түүнчлэн Монгол улсын их хурлаас 2020 оны 1 сарын 9-ний өдөр Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хууль тогтоомжийг өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай нойр 2 дугаар тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын асуултад заасны дагуу улсын болон орон нутгийн зэрэгэлдээ хот түншлэн хот тосны эрхцэн үндэс тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоож хот тосны өөрийн удирдлагыг оршин суугчид нь сонгож хот тосны удирдлага засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын болон төсөв санхүүгийн зарим эрх мэдлийг шилжүүлэх эдийн засгийн хувьд хот тосны харьцангуй биедан хөгжих боломжийг бүрдүүлэх зохицуултыг тусан хот тосны эрхцэн байдлын тухай хуулийг шинжилэн батлуулахыг засгийн газар дүүрэг болгосон. Монгол улсын үндсэн хуулийн энэ үзэл баримтлалын өрөөнд хот тосны эрхцэн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын их хурл 2024 оны 6 сарын 5-ны өдөр баталсан. Хот тосны эрхцэн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулга 8 бүлэг 54 зүйлтэй бөгөөд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэх хот тосны удирдлага зохион байгуулалтын эрхцэн үндсийг тодорхойлж тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэг тогтоох шалгуур, хот тосны удирдлагаас засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж байгуулах оршин суугчтай харилцааг зохицуулж 2025 оны 6 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан юм а. Түүнчлэн Монгол улсын их хурлаас 2024 оны 6 сарын 5-ны өдөр хот байгуулах тухай 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор дархан Эрдэнэт, 100 мод, Хар хурам, Багнуур, Налах гэсэн улсын зэрэгэлдээ 6 хот, орон нутгийн зэрэгэлдээ 43 хот, үүнээс 14 нийслэлд, дагуул 4 хот, үүнээс 3 нийслэл байхаар хотуудыг байгуулсан болно. Хот тосны эрхцэн байдлын тухай хууль болон хот байгуулах тухай улсын их хурлын 2024 оны 6 сарын 5-ны өдрийн 72 дугаар тогтоол заасны дагуу дээр зурдсан 52 хотын хор урмаас бусад эдгээр газрын хэмжээ заагийг тогтоох асуудлаар улсын их хурлын шийдвэрийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн өмч хөрөнгө төсөв байгууллагын бүтэц орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагт зөвшөөрсөн зохион байгуулахад багагүй цаг хугацаа хэрэгтэй байгаа тул хот тосны эрхцэн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг 189 оронд нийт 3341 төрийн албаагч ажиллаж байгаа бөгөөд 14 хот 42 хороолоор дамжуулан төрийн үйлчлэгийг үзүүлэхэд урьдчилсан байдлаар 2380 төрийн албаагч ажиллах тооцоол гараад байгаа маа. Өөрөөр хэлбэл ажлын байрны давхарлал, орон тооны цомогтгол, шинэ бүтэц зохион байгуулалт гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа маа. Түүнчлэн хот тосны эрхцэн байдлын тухай хуульд орсон зарчмын өөрчлөлт бол хот тосны өөрийн удирдлагын байгууллагын хот тосны зөвлөл байх зохицуулт юм а. Хот нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 69-1, 69-2 заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд 31 нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр хууль заасан. Хот тосны эрхцэн байдлын тухай хуулийн дагуу мөрдөх журмын тухай хуульд аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуулийн өрдөнгөөр байгуулагдсан аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэдгээрээс нэр дэвшүүлж дамжигдсан засаг дарга нь 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хотын зөвлөл захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын зөвлөл захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч уг зохицуултыг хэрэгжүүлэхэд тодорхой бэлтгэл хангах шаардлагатай байна гэж үзлээ. Иймд улсын их хурлаас 2024 оны 6 сарын 5-ны өдөр баталж 2025 оны